Тэрээр Шарангол сумын санчтын төвшин бүлгийн хоршоо гишүүдийн хамт санаачлан өнөөдөр бэлгийн тооллын 17 дугаар жарны сүрээр дараг чимээх гал морин жилийн улсын аваргуудад шагнал гардуулах нэгдсэн үйл ажиллагаа боллоо. Тодорхойлбол хаврын тэргүүн сар цагаан сарын баярыг тохиолдуулан улиран өнгөрч буй модон могоо жилд Монгол улсын аварга малчин, фермер тариаланч, алтан төлөлийн эздээр тодорсон аваргуудад шагнал гардуулах үйл ажиллагааг засаг даргын тамгын газарт зохион байгууллаа. Модон могоо жилийн улсын аварга фермерээр Хонгор сумын 1-р багийн иргэн Баян булгийн ганс үг тодорсон бөгөөд түүний хувьд 30 гаруй жил мал маллаж сүүлийн жилүүдэд үхэр сүргийн үйлдвэр ухсааг сайжруулах зорилгоор мон бильярд үхрийг хөгжүүлж мах сүүний гарцыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажилласан гэлээ. 30 гаруй жил мал малж тэгээд үхэр голдуу одоо малж байсан. Хэмтал үйлдвэрийн хүртэй байсан. Явандаа яг ирлийг хүртэй байж байгаа. Тэгээд сүүлд үхрийн ер нь удам өгчлийг сайжруулах гэж бодоод ер нь Францын цэвэр цусны мон бильярд үхэр одоо үржүүлж байна. Ер нь бол тэгээд ер нь бидний энэ хөдөлмөрийг одоо төрөлцөхөд өндөр үнэлж байгаа маш баярлуулах баяртай байна. Улсын аварга тариаланчаар Алтан гадсоотонд Орхон сумын тариаланч Бадарчин Пүрэв цогт Баадан баяр сайхан нар тодорсон. 2008 оноос эхлэн газар тариалангийн салбарт хөдөлмөрлөж ирсэн залуус сум орон нутаг төдийгүй улсын төмс хүнсний ногооны хэрэгцээг хангахад өөрсдийн хувь нэмрээ оруулж байна. Пүрэв цогт нь 17 жил газар тариалангийн салбарт хөдөлмөрлсөн үед дамжсан тариаланч юм а. Түүний өвөө, аав, ах нь мөн улсын аварга тариаланчаар тодорч байсан бөгөөд 3 үеийн улсын аварга болсондоо талархалтай байгаагаа илэрхийллээ. Жил бүр 5-6 төрлийн хүнсний ногоог 15-аас 27 га талбайд тариалж, хавар 100 намрын улиралд төр болон байнгын ажлын байраар 5-аас 50 иргэнийг хангадаг байна. Баяр сайхны хувьд ховордсон эмийн ургамал болон төмс хүнсний ногоог жил бүр 10-аас 25 га талбайд тариалалт хийж, сум орон нутгийн иргэд оюутан залуусыг ажлын байраар ханган ажиллаж байна. 2008 оноос одоо хүртэл 17 жил тариалт хийж байна. Тэгээд 5-аас 6 төрлийн ногоог 15-аас 27 гаад тариалж байна. Маш их баяртай байна. Тэгээд өвөө бас улсын аварга тариаланч, аав бас улсын аварга тариаланч, миний ах бас улсын аварга тариаланч. Тэгээд газар тариаланд 3 үеэрээ хөдөлмөрөө өндүүлж байгаа та төлөх баяртай байна. Энэ тэргүүнээ тариалж хэмэх эрхэм алдар хүртэл баяртай байна. За би Орхон сумд 2008 оноос хойш төмс хүнсний ногоо тариалж жилдээ 10-аас 25 га газар хүнсний ногоо тариалж 2020 оноос хойш ховорцсон эмийн ургамлыг нутагшуулж 5-аас 25 га газар тариалж байгаа. Улсын аварга малчнаар Шимбрүүний Эрдэнэ долгор тодорсон бөгөөд 47 дахь жилдээ мал аж ахуйн салбарт хөдөлмөрлөж байна. Увс аймагт ажиллаж хөдөлмөрлөж байсан түүний хувьд 1998 онд Дархан уул аймагт шилжин иржээ. Эрдэнэ долгор нь 2025 онд 555 толгой мал тоолуулсан бөгөөд сүүлийн 3 жилд 425-аас 659 кг хоньны ноос, 125-аас 134 кг ноолуур, 5.2-оос 5.8 тонн мах, 7.2-оос 7.6 тонн сүү үйлдвэрлэжээ. Мөн энэ өдөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс жил бүр тодруулдаг алтан хурганы эзнэр ринчний нэмэх жаргал тодорч гэр бүлийн хамт шагналаа гардан авлаа. За би 47 жил мал аж ахуйдаар тасралтгүй ажилласан. Одоо өр хөөхөд хань нийслэхээ хань дэмжлэгээр өдөө хүртэл одоо хөөхтүүдтэй малынхаа дэмжлэгийг одоо хувааж өдөө болсон. Одоо миний хөөхтүүд бас 3-4 хүүхэд мал аж ахуйд ажиллаж байгаа. Би аавынхаа шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Энэ бол аав юм, манай аавын шагнал. Тэгээ манай аав Увс аймгийн Дэс сумын нугуул Янжуй Нима гэдэг хүн бурхны оронд яасан. Тэгээд аавынхаа шагналыг ээжтэйгээ зүг аваад зогсож байгаа маш их баяртай байна. Манай аав ээж хоёр ялалт нэгдэл гэж Увс аймгийн сагил сумын ялалт нэгдэл гэж байхад 82 оноос эхэлж тэмээ авч эхэлж малсан. Тэгээд өхөр тэмээ гэж авч маллаад Дархан уул аймагт 98 онд ирээд тэрнээс хойш мал малж байгаа. За энэ хүндэтгэл шагнал олон жил мал малсны үр ачаар хүртлээ. Баяртай байна. Гэхдээ энэ шагнал бол ганц миний шагнал биш, гэр бүл
хамт олон өрхөөхөд нутаг орных нь бүгд нөлөөлж байгаа. Мал маллах арга ухааныг залуу малчд бол одоо залуучуудад уриалж хэлэхэд одоо шантрахгүй л одоо малыг мал бол одоо мал гэдэг амьтан чинь Монголын одоо амьд алтлал гэж би бодож өгдөг да. Сүүлийн 2 жил улсын аваргуудын шагналыг нэгдсэн байдлаар буюу орон нутгийн удирдлагууд нэг доор гардуулдаг болсон. Өмнө нь тухайн жилийн аваргаар тодорсон иргэдийг гэрт болон аж ахуй нэгж байгууллагт очиж хүндэтгэл үзүүлдэг байсныг халж энэхүү нэгдсэн зохион байгуулалтаар өгч байгаа юм а.